Нарлаг хөлөмж тариаланчдын дэлгүүр дээр ирлээ. Нарлаг хөлөмж дэлгүүр нүүгээд Кокушү цамхгийн баруун талд Toyota Top Motors-ийн зүүн талд ирсэн байна. Тэгээд дэлгүүрээ өргөжүүлээд их сайхан том болсон байна. Хэдүүлээ нарлаг хөлөмж дэлгүүртээ орж танилцъя. Үрийн эхлээ сонирхъя. Нарлаг хөлөмжөнд байгаа Оросын Сибирский саадын өрнүүдтэй танилцъя. За энд бол олон төрлийн жимсний мод, хүнсний ногооны цэцгийн өрнүүд байна. Энэ дотроос хамгийн их анхаарал татж байгаа нь бол одоо энэ жимсний мод бот, ялангуяа энэ хар энтоор, улаан бөөрөлцгөн, хар бөөрөлцгөн, шар бөөрөлцгөн байна. Төрөл бүрийн гүзээлзэгний, тармил гүзээлзэгний өрнүүд байна. Энэ дотроос одоо анхаарал татж байгаа нь энэ шоколадны понч буюу энэ black cream-с гаралтай өрөө энэ гаргамел байна. Энэ их гоё. За энэ хэрээнүүд байна. Мэри Вашингтон гэдэг энэ бол Монголд ургадаг 18 жил нэг тариад 18 жил ургац авах боломжтой юм ургамал байна. Энэ шоколадны зебра гэдэг энэ би колор буюу хоёр өнгөтэй помидор байна. За японский трюфл энэ их алдартай сорт, сайхан амттай. Гэхдээ маш олон янз үүдэг. Шар, ягаан, улаан, хар гэдэг. За энэ улаан байна. За энд улбар шар нь байна. За энэ алтан шаргал нь байна. Гэх мэтчлэн. За энэ дотор бол лимон лиана буюу ертөнцийн гайхамшиг гэдэг. Энэ бол одоо Украины помидор үржүүлэгч Тарасенкогийн одоо сорт байна. Нэг ургамлаас 20 орчим килограмм авдаг. За ийм гайхалтай сортууд байна. Энэгээр хар манжин байна, амттгуй байна, хулуу байна, авраг хулуунууд байна. За энэ ногоон хулуу бол их сонирхолтой. Энэний үрнээс тос ялгаж авдгаараа бас онцлогоо. За черри, шоколадны черри гэдэг энэ бас энэ хар төрлийн черри сортууд дотор хамгийн гоё амттад ордог. Эртийн болцтой 65 орчим хоногийн болцтой ийм гоё сорт байна. За ингээд олон төрлийн сортууд байна. Дебрао гэдэг энэ их алдартай сорт, хөлөмжийн сорт. Маш олон янз байдаг. Шар байдаг, улаан байдаг, ягаан байдаг, хар байдаг. Бас King Дебрао гэдэг тэр дотор хамгийн том байдаг. Энэ бол ягаан Дебрао сорт. Лойл буюу помидор байна. За энэ дотор бас нэг хэдэн сортууд анхаарал татж байна. Энэ супер черри гэдэг байна. Дээр нь энэ боёц гэдэг энэ ультра ранны буюу одоо нэн эртийн болцтой 60-аас 65 хоногийн болцтой ил талбан сорт байна. Гэхдээ жимс нь их том болдог 200 грамм орчим. Тэгээ 40 см өндөртэй буян гэдэг бат буянгийн бие ил гэсэн шүү дээ. Тоглосон. За ийм гоё сортууд байна. За дээр нь энэ манайхан газрын алим гэж ярьдаг шүү дээ. Физалис гэдэг байна. Энэ гоёлын салаад байцаа байна. Төрөл бүрийн хоол амтлагч ногоонууд байна. Польшийн премиум сид троп гэд бас энэ Польшийн хоёр том фирм байгаа үрээ үлд. Солночны март гэд нарлаг 3 сар гэдэг фирмийн Украины өрнүүд байгаа юм байна. Энэ дотор бол за анхаарал татж байгаа нь энэ Money Maker гэд 1970-ад онд одоо Европт хөлөмжийн сорт байсан. Голлох сорт байсан. Одоо бол мэдээж Голландын ирлид сортуудад одоо шахагдчихсан. Гэхдээ байна штэ. Толстойтой ижлэх тим сорт байгаа би нодлон тарьж үзчихсэн. Money Maker гээ та нар хайгаад үзээр одоо мөнгө хийгчлэх суудахтай үг шүү дээ, тэ. Тийм гайхалтай сорт байна. За энэ Winter Heart бол их гоё удаан хадгалдаг. 3-4 сар тасалгааны температурт хадгалах боломжтой юм. Сонирхолтой сорт байна. Луунгийн 5-6 төрлийн сорттой ийм холимог үр байна. Дотор 100 ширхэг үртэй. Ялангуяа тэ хашаандаа хүнсний ногоо тариалдаг хүмүүст бол маш сонирхолтой ширээ жимхэд одоо гайхалтай зохицдог төрөл бүрийн салаад хийх боломжтой тий. Ийм цагаан, ягаан, чирнэлийн ягаан, улбар шар бөөрийнхий луун хүртэл байгаа үз энэ. За ийм гайхалтай үр байдаг юм байна. Энэ дотор энэ Forza F1 гэдэг энэ Бээжин байцааны төрөл бол ирлид сорт. Тэгээд өстой ямар ч арчилгаагүй ургадаг. За энэ Matador гэдэг одоо дэлхийн бууцааны сорт Испани гаралтай.
Тэгээ энэ 10 г үртэй ер нь бол дэлхийд даяар хамгийн өргөн тариалагддаг бууцаа байна. Бас Winter Giant гэдэг Америкийн сорт байдаг. За энэ сорт байна. Энэ Mary Washington байна. Бас энэ хэрээнүүд Монголд өвлждөг гэдэг байгаа. За энэ Байкал бол 6 наст, 7 наст сонгоно гэж ер нь бол европчууд ярьдаг. Одоо Батун сонгоно гэдэг чинь орсоор тий. Лук Батун гэдэг. За энэ Байкал бол яг Сибирт гаргаж авсан хүйтэн төсвөртэй эртийн болцтой. Тэгээд өтөм цэгийн агуулмжтай юм гайхалтай сорт байна. Нэг тариад 5 жил хайчлаад идэж болдог. 6-7 дахь жилээсээ жоох гол нь бүдүүрчдэг. За энд Капрал гэдэг байна. Энэ бол кейл байцааны буржгар кейл гэдэг чинь тий. Дунд эртийн болцтой юм сорт байна. За Козак гэдэг энэ бас укропны төрөл. Ялангуяа нөгөө нэг дарчилгаа хийхэд зориулсан ийм укроп байна. За өөр сонирхолтой юм юу байна? За энэ олон өнгийн эрдиск байна. Эрдиск бол хүний ходоод гидсэнд бас гайхалтай нөлөөлдөг. Хамгийн сайн цус шингэлдэг тийм хүнсний ногооны төрөл байгаа. За энэ 18 хоногт одоо дэлхийн хамгийн эртний болцтой эрдискний нэг байна. Өглөөний цай гэж одоо нэрлэдэг. За тэнд Nero di Toscana гэдэг энд бас нэг гайхалтай кейл байцаа байна. 80-аас метр 20 хүртэл ингэж өндөр ургадаг. Яг далдуу мод шиг ургадаг. Ийм гоё кейл байна. Тэгээд үлжингөө хөлдөөгөөд идэж болно. За энэ Жочой гэдэг бок чойн төрөл. Энэ бас их сайхан ургадаг. Тэгээд өнгөлөг. Энэ голын хараа. Яг ийм цагаан. Би нэг гэртээ нэг өвөл тарьж идчихсэн шүү дээ. Та нар санаж байгаа бол. За, айсвэргүүд байна. Энд нэг сонирхолтой энийг Африк юу гэдгийг өргөс тэмх гэдэг. Африкаас гаралтай юм маш олон төрлийн юм жижигэн мини өргөс тэмхүүд байдаг. Одоо хүнсэнд хэрэглэхээс илүү гоёлын зориулттай тийм Cucumis decorativni гэж байгаа. За ийм сонирхолтой нэг наст ургамал байна. За өөр сонирхолтой юм юу вэ? За энэ дараа ийм жимсний модны үрнүүд байна. Энэ сонирхолтой шүү дээ. Stevia гэдэг. Миний гэртээ тариад байгаа сахараас 20-100 дахин хүчрхэг амттай сахар орлуулагч болж чаддаг. Дээр нь одоо органик сахар орлуулагчаар бол дэлхийн нийтээр ашигладаг юм сонирхолтой ургамал байна. За энэ Mizuno байна. Энэ Япон гич гэж нэрлэдэг. Тий. Гичний төрлийн ургамал их гоё сонирхолтой амттай. Тийм нэг халуун ногоотой мөртлөө самартай юм шиг. Тэгэд тарьснаас хойш 20 хоногийн дараа хүнсэндээ хэрглэж болдог. Энийг бол одоо галтгоондоо тариалаад өдрөөр хайжлаад идэж болно. Лентэн дээр ингээд луунгийн үр байрлуулсан байдаг. Үрээ суулгаад авахгүйгээр шууд энэ ленттэй тарьчихдаг байгаа. Ийм парапуш шиг 100% задардаг тийм цаас байдаг. Тэрэн дээр ингээд суулгасан үрийг шууд хөрсөнд булаад тарьчихдаг байгаа. Маш амархан. 2000 төгрөгийн үнэтэй юм байна. Тэгтээ бол дотроо нэг 100-аас 200 үр 8 метрийн урт юутай байна. 100-аас 200 үр байдаг шүү. Тэгэд маш олон төрлийн сорт байна. Детская сладус гэж байна. Янтарны сахар гэж байна. Деликатс гэдэг энэ одоо нөгөө зарим нь шүүсний луун байгаа бол зарим нь эртийн болцтой луун байгаа, зарим нь оройн болцтой луун байгаа гэх мэтчлээ. За энд бас Польшийн премиум шийдсэн гайхалтай өрнүүд байна. Наамыг бол манайхан мэдж байгаа 4-5 жил одоо тарьцгаасан. Энэ бол маш эртийн болцтой буюу 70 хоног дээрээсээ хүнсэнд хэрглэж болдог. Нийт болц нь 90 хоногт дуусдаг. Тэгээд чихэрлэг яг алим шиг амттай юм. Гайхалтай сорт байна. За энэ цэцгийн олон төрлийн өрнүүд байна. Энэ ургамал хамгааллын бодиснууд байна. Жишээлбэл энэ зэвэж бол маш хэрэгтэй бодис шүү дээ. Энэ юу вэ гэхээр помидор, чинжүү, хэмэх байж болно те. Ерөөсөө жимс тургамлуудыг цэцгийн тоос хүртэлтийг 100% болгож өгдөг. Дээр нь бол ногооны болцыг түргэсгэж өгдөг. Яагаад тэгэхээр эрт тоос хүртэж өгж байгаа учраас. За энэ гитерааксэн гэдэг энэ бол гормоны тийм үндэс хөгжүүлэгч юм гайхалтай бодис байна. Энийг бол бүх төрлийн ургамалд ашиглаж болдог. Ялангуяа одоо үрслэгийн үнцийг хөгжүүлэхэд ашиглаж болно тий. Тэгээд дээр нь бол ургамлын модны суулгацын үнцийг хөгжүүлэхэд ашиглаж болно. За энэ боорны хүчил харагдаж байна. Энэ бол бас цэцгийн хөгжилд маш чухал үүрэгтэй. Жилдээ 2-3 удаа ургамлыг одоо цацж өгдөг цэцэгт ургамлыг
цэцгийн хөгжлийг ерөөсөө маш хурдан болгож өгөн дээр нь гүйцэтгэж явуулдаг. Шилбэс дургамлын хөгжлийг одоо төрөсөж өгдөг. Ийм бордоо урган хамгааллын бодис байна. За гитэр авахс ингээд энэ модны суулгацын үрсэлгээний ч юм уу те үндсийг хөгжүүлж өгдөг тийм бодис байна. За дээр нь бол тэр янз бүрийн энэ алаатаар бол маш хүчтэй орчин шавжнаас хамгаалагч бодис байна. Монголд нэлээд туршигдсан. За энд өвөрцөний хамтлагч байна, химхний бордоо байна. Энд бас сонирхолтой зүйлүүд байна. Юу гэхээр энэ холооргүй калиум бордоо байна. За хөрсөө шинжилгээнд өгөөд калиум бордоод каль дутагдaltaй байвал одоо калиар бордож өгж болох нь байна. За энд азотын бордоо байна. За энэгээр юу байгаа? Фитоспорин байна. 3900 гэдэг айгүй хямдхан юм биш үү? Калиум дээр агуулмжтай гуматын бордоо байна. 4100 гэж байна. Ингээд за гих мэтчлийн төрөл бүрийн бордоонууд байна. Цэцгийн бордоонууд харагдаж байна. Маш олон янз байдаг юм байна. За энэ pH-ийг одоо тохируулагч бодис байна. Хөрсний pH-ийг тохируулагч. За дээр нь юу байна? За энд бас нэг гайхалтай бодис харагдаж байна. Юу гэхээр корнисел гэдэг энэ үндэс хөгжүүлэгч байна. Одоо жишээлбэл энийг ашиглаагүй байхад иймэрхүү хөгжилтэй байвал ашигласны дараа үндэс хэрхэн хөгжснэг ингээд харуулж байна. Ялангуяа одоо бид нэр модны суулгацыг ингээд талбай шилжүүлдэг шүү дээ тий. Тэр үед одоо энэ үндэс хөгжүүлэгчийг ашиглаж өгөх юм бол модны суулгацын одоо ургах чадвар нь өсч идэг ийм онцлогтой юм байна. Ямар үнэтэй юм бэ гэхээр 8500 гэдэг маш хямдхан юм байна. За энэ гумины калиум гумин байна. Калигаар баялаг. Бас л калий бол ургамлын үндэсийг газрын доорх хэсгийг одоо хөгжүүлж өгдөгөр онцлогтой тийм байгаа. Тэгээд энэ 7900 төгрөгийн үнэтэй юм байна. За ингээд энэгээр төрөл бүрийн навчт ногооны өрнүүд байна. За хавтан тоонгууд байна. Энд бас ийм гуми омны гээд азот 1%, фосфор 5%, каль 8%-тай ийм бас сонирхолтой бордоо байна. Энийг бол одоо намар ашигладаг юм шиг байна. Осин нэг ихийг бодоход те талбайгаас ургацаа хураачаад тэгээд борддог юм. Одоо нэг ирснийх та бүхэнд танилцуулж өгье. За энд төрөл бүрийн хөрснүүд байна. За жишээлбэл энэ биогрунт оошной буюу одоо хүнсний ногоонд зориулсан 30 литрийн багтаамжтай юм том гурунт байдаг юм байна. Ер нь бол тэжээлээр баяжуулсан гурунт байна. Ялангуяа над чиг тасалгаанд тэ балкон дээр тарьдаг хүмүүст бол ийм хөрс маш зүгээр байдаг. Юугаар яаж бортох вэ гэх шаардлагагүй. Нэг удаагийн тарилтын одоо бүх ургамал хэрэгтэй эрдэс бодис микроэлементүүдийг өөр төр агуулж ядгаа. За энд бас нэг агробалт хөрс байна. 20 литртэй байна. Цэцэг өрсөлдүүлдэг хүмүүс, цэцэг тариалдаг хүмүүст одоо тохиромжтой юм хөрс байна. За мэдээж бол үнэн нь Монголд одоо хамгийн таатай боломжийн үнэтэй байгаа. За энэ универсал гүрэнтэй бас цэцгийх юм байна. Одоо универсал гэхээр яадаг гэхээр үрслэг хийж болно, тариалтанд ашиглаж болно, хөрсийг баяжуулж болно. Тийм олон төрлийн ач холбогдолтой учраас универсал гэж нэрлэдэг. За энд зөвхөн одоо үрслэг хийхэд зориулсан ийм хөрс байна. 10 литртэй байна. Бүх төрлийн ногооны үрслэг хийж болно. Помидор болон амттад чинжүүг ер нь тариалах ашигладаг ийм хөрс байна. Ялангуяа нацэг бас тасалгаан тариалах дуртай хүмүүст их тохиромжтой хөрс байна. Том хөрс биш үү? 35 литртэй байна. За энэ цэцэгний универсал хөрс юм байна. Цэцэг тасалгаан цэцэг тарьдаг болон цэцэг одоо үрслүүлдэг хүмүүст илүү зохимжтой. Манайхан бол энэ хөрсийг дангаар нь ашигладаг. Дээр нь бол одоо хар хөрстөө 50% ашиглаад үрслэгээ хийдэг, тарьдаг тийм хөрс байна. Энэ болохоор Ligutco фирмийн одоо Польшийн Ligutco гэдэг фирм байдаг. Энэ Польшд бол 4 том фирм байдаг. Тэрний одоо Ligutco-гийн задгай өрнүүд байна. Энэ килограммын өрнүүд байгаа. Одоо савлсан үр авснаас бараг 100 дахин хямдхан тусдагаараа онцлогтой.
1 кг нь 180 мянга ч гэдэг юм те. За энэгээр юу вэ? Оо энэ хараа азофос шүү дээ. За жинхэнэ нөгөө Монголд үйлдвэрлэдэг те Монголын инженерүүдийн гайхамшигт бүтээл болсон азофос бордоо байна. Би өөртөө энийг мэдхийн дээр мэднэ. Яагаад тэгэхээр эн чинь бактериэр баяжуулсан бордоо байхгүй. Азот, каль, фосфорын бактеритай. Тэгэд ургамалд одоо ялангуяа шилмэс ургамлыг бид нар чинь тарихад айгүй хэцүү байдаг шүү дээ те. Тэгэх юм бол энэ азофосыг хэрэглэхэд ургалт нь бараг л 100% болно шүү. Ингээд шарлаад үхэж байгаа шилмэс моднуудыг энэгээр услахад бол сайхан ногоорол өнгө зүс ороод ирдэг. Азофос байна. Үнэхээр энэ бол гайхалтай хамгийн одоо туршигдсан, батлагдсан Монгол инженерүүдийн зохион бүтээсэн юм гайхалтай шингэн бордоо байна. Энэ бордоогоор те зөвхөн мод бордоо зогсохгүй бүх төрлийн хүнсний ногоог бордож болно. Дээр нь газар тариаланд өргөн ашигладаг. Тариа будаа тариалж байгаа хүмүүс те мас тариалтанд хүмүүс луун тариалж байгаа хүмүүс бас монголчууд үнэхээр мэддэг болсон юм байлээ. Их хэмжээгээр нь захиалж авдаг болсон юм байлээ. Тэгэд ийм гайхалтай бордоо байна. За энэ перлит байна. Юу юм бэ? Энэ ч одоо энэ 10,000 гэдэг маш хямдхан юм байна. Энэ бас хөрс байх шиг байна. Хавай 80 гэхийг бодоход нөгөө шилмүст модыг өрсөлдүүлж тарих шилжүүлэхэд ашигладаг тийм хөрс байх шиг байна. За энэ гүмний бордоо байна. Монголчууд бас ингээд бас хийдэг болсон юм байна. За би энэ бордоог бол сайн мэдэхгүй. Гэхдээ Мон гүмийн гэж компаниас үйлдвэрлэдэг ийм гүмний бордоо байна. 5 литртэй. Монголын олон үйлдвэрлэгчтэй ингээд хамтран ажилладаг. Магадгүй те яг үйлдвэрээс нь авж байгаа учраас хамгийн хямд үнийг та бүхэнд санал болгож байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. За энд нөгөө нэг лигуткогийн килограммын үр байна. Жишээ нь энэ хулууны үр биш те. Килограмм нь за энэ бол вандууных байна те 22 мянга гэж байна. Шивгооных болохоор 281 мянга гэж байна. 1 кг шүү. Цукини буюу хурангуаны үр байна. 1 кг 135. Ялангуяа одоо мас тариалт хийдэг хүмүүст бол энэ үнэхээр эдийн засгийн хэмнэлтэд тусдаг. Энэ бол лигутко буюу одоо Польшийн бас томоохон үрийн үйлдвэрүүдээс шууд импортлж оруулж ирдэг юм байлээ. Тэгээд энд жишээлбэл салаат навчны үр байна. Бүгдээрээ 1 кг 180 мянга байна. Энд луунгийн үр байна. Амстердам 3 гээд энэ Амстердам 3 болвол хадгалт таадгаар алдартай оройн болцтой. Ийм луун байна. За энэ килограмм нь 115 мянган төгрөгийн үнэтэй байна. За ингээд гих мэтчлэн ийм килограммын өрнүүд байна. Говийн шим гээд компаниас цэвэршүүлсэн бууцаар бэлдсэн ийм бордоо гаргаж авсан юм байна. Бид нэр байглаас нь ингээд бууцыг аваад бордоо хийхэд ашигладаг штэ тий. Тэнд бол хит хитийн эрсдэл дагж идэг. Нэгдүгürt ямар вэ гэхээр хортон шавьж дагж идэг. Хоёрдугаарт хог ургамлын тий шарилжны үр бас дагж идэг. Энэ бол одоо тэр бүхнээс нь салгасан цэвэршүүлсэн ийм бордоо байна. 8 кг-аар савлсан юм байна. За мод бутцөг, хүлэмжийн хөрс, тасалгааны цэцэг, үрслэгээ мандлын цэцэгт хэрэглэнэ. Дорногов аймгийн Айрыг суманд хийдэг юм байна. Тэгсэн мөртлөө айгуу гоё хямдхаараа 8500. За энэ сойлтын утас байна. За сойлт үе, дамартай сойлт үе, жижиг энэ 8000 гэдэг юм байна. Том нь штэ энэ том нь 18000 гэдэг юм байна. Бас жижигхэн байдаг юм байна. Бүр юм жижигхэн байдаг юм. Хараа янз бүрийн хэмжээтэй бас утасныхын диаметр нь ч өөр юм байна. Ялангуяа одоо тий ургац их өгдөг, мас их татдаг хэмх байна, помидор байна. Тэрийг бол одоо жишээлбэл ийм бүдүү утсаараа татсан. Бүх төрлийн ургамлын гэрлүүд байна штэ. Пито, лед гэрлүүд байна. За энэ дотор бол одоо бас манай анд энергийн гэрэл харагдаж байна. За ийм уян фито гэрлүүд байна. Янз бүрийн сойлтын хавчаарууд байгаа юм байна. Хөрс байна. Энэ юуны их юм бэ? Энэ нөгөө нэг үрслэгэн зориулсан универсал хөрс байна. Энийг бол одоо та үрслэг хийх гэж байгаа бол шууд аваад ашиглана гэсэн үг. Ямар нэг юм хольж найруулахгүйгээр. Маш олон төрлийн халдаг утаснууд байна. 300, 500, 1000, 1200, 1600 ваттын хүчин чадалтай. Тэгээд дээр нь ийм тохируулгатай. Тэдээс тэдэн цаг үед ч гэдэг юм уу те. Эсвэл тэдэн градус хүртэл халууныг тогтмол байр гэдэг ийм удирдлагатай. За энд төрөл бүрийн сойлтын хавчаарууд биш хараа. Ургамлаас хамаарат ингээд янз бүрийн хэмжээтэй. Бүх төрлийн хөрсний хучлагнууд байна. Тэгээд янз бүрийн диаметртэй юм билээ. Зузаан нь 10-аас 20 микрометрийн хэмжээтэй. Тэгээд хар, улаан гэсэн хоёр янзын өнгөтэй. Өргөн нь болохоор 80 м 20 м 50 м 80 2 м гэсэн тийм
өргөнтэй очлогонууд байгаа юм байлээ. Тэгээд үнэн нь штэ маш хямдхан. Одоо жишээлбэл энэ хар өнгөтэй байж болж байгаа юм байна. Улаан өнгөтэй байж болж байгаа юм байна. Тэгээд 1.5 метрийн өргөнтэй, урт нь 100 м. Тэгээд зузаан нь 10 микрометрийн зузаантай. Тэгсэн мөртлөө амар хямдхан. 28 мянга. Гэх мэтчлэн энд одоо та өөрөө ирээд харах юм бол тариалтандаа зориулаад жишээлбэл энэ 20 микрометрийн зузаантай 200 м урттай хар одоо арай энд бол бүх төрлийн очлогууд байдаг юм байна. За энэ тэрэг байна.